Парламент телевизийн байр суурь нэвтрүүлгийн шинэ дугаарыг хүргье. Өнөөдөр бид иргэдийн худалдан авах чадвар гэсэн сэдвийн дагуу ярилцахаар эдийн засагч судлаач Бат Суурийг урьж оролцуулаад байна. Танд өдрийн мэндийг хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Тэгэхээр бидний одоо ярилцах гол сэдв болох иргэдийн худалдан авах чадвар ер нь яг ямар түвшинд байна гэж та харуулж байна. За өнөөдөр энэ ярилцлагыг бол их нэлээд онцлог цаг үед болж байна л да. Тэгэхээр бол нэг өмнө нэг засгийн газар бол сая ингээд солигдлоо. Оюун эрдэнэ ерөнхий сайд болоод нэг 4.5 жил одоод ерөнхий сайдаар ажиллаад ингээд сая огцроод ингээд шинэ засгийн газар гарч ирж байна. Тэгэхээр худалдан авах чадварын хувьд бол үнэхээр бол одоо буурсан нэг тодорхой. Тэгээд энэ бол энийг бол бидэнд одоо эдийн засгийн нөхцөл байдал, худалдан авах чадвар энэ бүгдийг бол одоо өмнөх энэ засгийн газрын одоо үйл ажиллагаатай холбож ярил арай илүү ойлгомжтой байх болов уу гэж харагдаж байна л да. За худалдан авах чадвар буурна гэдэг маань одоо мөнгөний төгрөгийн ханшны уналтыг л одоо худалдан авах чадвартай холбож тайлбарлах ёстой. Ер нь олон зүйл дээр бол төгрөгийн ханш болгонсон. Мэдээж одоо төгрөгийн доллартай харьцах ханш тийм ээ. Тэгээд юмны ялангуяа гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн үнийн өсөлт гэдэг эдгээр чинь худалдан авах чадварыг бууруулж байгаа гол хүчин зүйлүүд байт юм аамчих. Мэдээж одоо доллар чинь бас 1 тэрлийн нэг бүтээгдэхүүн бид нэг худалдаж авдаг. Монгол төгрөгөөр худалдаж авдаг. Ингээ энэ талаас үзэх юм бол гарцаагүй яаж яана одоо төгрөгийн ханш бол одоо 2 дахин унчихсан ийм нөхцөл байдал үүсч. За бараа бүтээгдэхүүний үнийг аваад үзье. Ерөнхийдөө бол нэг энэ ерөнхий байдлаар нь авч үзэх юм бол нэг төгрөгийн ханш бол энэ 4 жилийн хугацаанд бол нэг 60%-аар суларчсан байдалтай харагдаад байгаа юм. За гэхдээ энэ бас яг бас тэгж үзэх юм бол бас зарим талаас учир дутагдaltaй. Ягаад гэх юм бол ард иргэд энэс ч илүү суларсан гэж үзээд байгаа. Энийг ягаад ингэ зөвөр одоо үндсэлтэйгээр тайлбарлаж болох вэ гэх юм бол ард иргэдийн хувьд бол яг тийм олон нэр төрлийн бүтээгдэхүүн авч чадахгүй. Тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүн авах нь тодорхой зүйлээс бол ард иргэдийн худалдан авах чадвар бол одоо хамаарат байгаа. Ерөнхийд нь авч үзэх юм бол ерөнхийсэн дүн нь бол одоо худалдан авах чадварыг бол яг одоо ард иргэд тусах байдлаар бол одоо гаргах гэж очир дутагдaltaй байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр иргэдийн одоо худалдан авдаг бараа төдийлийг худалдаж авдаггүй нэг тэдний амьдрал тодорхой хамааралгүй тийм бүтээгдэхүүнүүдийн үнийн дүнг оруулахаараа нийт жин ингээ багасаа авчиж байгаа. Тэгэхээр уучлаарай яриаг нь тасалсан. Энүүгээр инфляцийн үзүүлэлтүүдийг гаргаад идэв юм байна. Тийм инфляц чинь бол одоо гарцааг худалдан авах чадварыг одоо бууруулж байгаа үзүүлэлттэй. Энгийн иргэд бол өдөр тутмынхаа ахуй хэрэглээний бүтээгдэхүүнүүд худалдан авдаг. Тэгэхээр инфляцийг гаргахдаа би зөв бодож байна уу? Онгоцны тийз мэз гэдэг том хэрэглээнүүдийг бүгдийг нэмж байгаа тэнцээ хуваагаад үзэхээр өссөн түн гаалтгүй 10% хүрэхгүй инфляцтай яваад байдаг хэрнээ бараа бүтээгдэхүүний 3 нугaalсан үнээр авдаг болчиход байна шүү. Тэгэхээр энийг шудрах системээр одоо үнэлдэг болсон. За энэ инфляцийг тооцож байгаа аргачлал өөрөө бол ихээхэн учир дутагдaltaй гэдэг нь тодорхой. Яг зүгээр яг тэнцүү байдлаар бүх юм тэнцүү байдлаар авч үзгүй инфляцийг тооцдог одоо хэрэглээний бүтээгдэхүүний одоо бүтээгдэхүүний сакс гэж байгаа. Сакс нь тодорхой бүтээгдэхүүнүүдийг оруулаад ингээд бүтээгдэхүүн болгонд нь одоо тодорхой одоо оногдох жин өгөөд ингэж одоо хуйлж ингэж тооцдог. Гэхдээ энэ хуйлж байгаа байдал нь өөрөө бол очир дутагдaltaй учраас инфляцийг одоо бодитоор гаргахгүй арай жоо очир дутагдaltaй гаргаад байна гэдэг шүмжил их явдаг. Би ч бас үнийг бол өөрөө бол одоо бас нэлээд хэлж байгаа. Тэгэхдээ бол ингээд олон улсад ингэж тооцд юм а гэсэн маягаар яваад байгаа. Тэгээ олон улсад бол тооцдог аргачлал тийм байж болох боловч Монгол гэсэн монголчин өөрийн одоо онцлогтой улс тэр Монголын онцлогийг шингээсэн тэр аргачлалыг статистик аргачлалыг тооцооллыг бол одоо хийж гаргах юм бол яг илүү бодиттой эдийн засгийн бодит байдлыг тусгасан одоо инфляцийг тэг хүчин зүйлүүдийг зөвөр тодорхойлж чадна гэж би үзэж байгаа. Тэгээ өөрөө чи хэлж байгаа бол үнэн. Инфляцийг тооцохдоо одоо тийм төдийлийг шаардлагагүй бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг авчиад өндөр жин өгч оруулаад тэгээ тэр нь бол инфляцийг одоо бодит инфляцийг арай өөрөөр арай гайгүй байгаа юм шиг ингэж харагдуулаад байгаа тал байна. Тэгэхээр түрүүний хэлсэн яриан дээр үргэлжлүүлээ ярихад бол жишээ нь за хамгийн гол одоо бидэнд одоо ард иргэдийн олонхын одоо амьдрал хамаатай бүтээгдэхүүн юу вэ гэх юм ба за гурилан бүтээгдэхүүн талах байгаа атар талах гэж аваад үзэлтэй тийм ээ. За атар талахны үн яаж атар талах чинь одоо би санаж байгаагаар 4 жилийн өмнө бол нэг юу гэсэн юм дээ нэг 1200 орчим байсан юм да тийм ээ. Одоо бол нэг 2000
гараа 2500 5-600 төгрөг болоо явцсан байна. 5-600. Тэгээ бас л 100 110 120 орчим хувиар судалгаа байгаа даа. Тэгэхээр ерөнхийдөө 10 гаруй за гурлийн үн бас ялгаагүй. Бас 100 гаруй хувиар нэмэгдсэн. Бензиний үн гэдээ бодоод үзье тийм ээ. Бензиний үн өнөөдөр одоо гол бид нар чи 92 л голдоо авдаг. Тийм үнэтэй бензин авахгүй авч чадах 95% бол ихэнх хүмүүс бол авахгүй байгаа тийм. За 90 бензиний үн бол одоо бас одоо 80-90 хувиар нэмэгдсэн. Өмнөх 4 жилийн өмнөхтэй хацуулах юм бол бүр яг хамгийн одоо сүүл та бүхэн санаж байгаа бох энэ оюурдын ерхий сайд асныг ингээд огцруулах гээд энэ жагсаал цуглаан болоод ингээ байж явах үед те яг энэ цуглааны үеэр одоо яасан мэдэхгүй бензин үнийг 200 төгрөгөөр нэмсэн. Гинтэмсэн юм шиг. За 2090 А92 зөвхөн А92 ч өнөөдөр хэд байгаа 2590 болоод ингээд 2390 буугаагүй буух үндэслэл байх нэгэн төссөн бол ингээд боо. Тийм одоо яагаад ингээд энэ бол одоо мэдээж бензин бол онцгой бүтээгдэхүүн тийм ээ энийг бол засгийн газар бол одоо үндсэндээ бол хянж байдаг энэ үл эдийн засгийн яг суур үзүүлэлтүүдийг одоо үзүүлэлтүүд их нөлөөлдөг учраас ингээд гэтэл энийг бол ерөнхий сайд ингээд одоо огцрохгүй төлөө ч юм уу одоо яаж гар түмнийг эсгээж байгаа юм уу энэ сандал ширээтэйгэн зуралдаад ингээд одоо ерөнхий сайдыг буухын өмнөх нь л одоо ингээд нэмэгдсэн ингээд ард түмний ингээд хохироочод ингээд явчихж байгаа юм яа гэсэн тийм ойлголт бол ард түмэнд үлдчихэд байна шүү дээ. Тэгэхээр бензин шатхуун за түлш эрчим хүч тоог цахилгаан тоог цахилгаан бүх хэрэглээ нэг жилд багтаад одоо маш юм гэрлийн урдаар өсөд тохоор дагаад амжиргааны түвшинд ордоод маш бол аж ахуйн нэгжүүд хаалга үүдээ барьж гин гэсэн судалгаа юм л да. Тэгэхээр таны судалгаан дээр сонирхол татсан зүйл нь гэвэл долларын ханш байна. Би бас арайч 1800 байсан гэж бодохгүй. Анзаараагүй байсан. Тэгэхээр 1820 30 байсан. 4 жил 4.5 жилийн өмнө. Доллараар худалдаж авдаг байсан одоо бодинчуд юм уу автомашин байлаа шүү дээ. Тэгэхээр нэг дахин үн нэмэгдсэн. Тий. Байх нь шүү дээ, тий. Тэгээд яга байрны үн өнөд 2 дахин нэмэгдчихв гэдэг асуудал байна. Орон сууцны үн ярьж штэ би тий. Орон сууцны үн бол одоо өнөөдөр бол нэг метр квадратын дундаж үн нэг 4200 4300 тэгээ гарах. Яг чи 4 сая 200 4 сая 300 гэ гаргасан байгаа байхгүй юу. Гэтэл эн чинь бол 4.5 жилийн өмнө хэд байсан? 2 сая 100 метр квадрат. 1 сая 800 хүртэл байсан. Яг дундаж үнийг би ярьж байл 2 сая 100 гэдэг. Тэгэхээр эн чинь бас л одоо бас л төрний нэгтэй адилхан тийм ээ. Нэг 2.1 дахин 110 20% төр одоо ингээд нэмэгдсэн байгаа. Эдийн засаг нь ингээд 110 20%-аар өссөн улс орн байдсан болоо ерөнхийдөө манайх бол дайн самуун нөхцөл байдалгүй 50 улс гэсэн статустай явж идэг. Тэгэхээр ардчилсан системтэй ийм улс оронд ягаад энэ богино хугацаанд 120 орчим хувиар бараа бүтээгдэхүүн нэмэгдэж байна. Энэ яг юу болчих вэ? Тэгэхээр энэ бол энд юу харуулж байна вэ гэхээр бол төрийн одоо эдийн засгийн удирдлага төрийн засгийн газрын одоо эдийн засгийг менежмент хийх, удирдах, авч явах энэ ур чадвар л харагдаж байна. Өөрөөр бол энийг тайлбарлах ямар ч үндэслэл байхгүй болчиход байгаа. Ягаад гэх юм бол өнгөрсөн 4.5 жилийн хугацаанд 4-5 жилийн хугацаанд эдийн засаг бол гадаад орчин нөхцөл бодол үнэндээ бол одоо бол гайхалтай гэж хэлэхэд буруудахааргүй тийм сайн нөхцөл байдалтай байлаа шүү дээ. Одоо ялангуяа 2022 3 4 онууд үнэхээр сайхан байсан тийм ээ. Яг нь 2020 21 гэдэг онуудад 21 22 онуудад яг ковидын нөхцөл байдлаа холбоотойгоор ингээл гарч ирсэн. Гэхдээ бол 22 оноос 23 24 онуудад манай энэ одоо эдийн засгийн хувьд бол гайхалтай сайхан үе өнгөрчөөс. Ягаад гэх юм бол та бүхэн мэдж байгаа тийм ээ. Манай хатгашаа гаргадаг бүтээгдэхүүнүүдийн үнэ бүр суг өсөлт шүү дээ тийм ээ. За зис гэдэг гол манай бүтээгдэхүүн гол нэрийн бүтээгдэхүүн хатгашаа гаргадаг үнээс их асар их орлого олдог тийм ээ. Энэ ямар үнэтэйс 100000-аас даваа явцсатар 1 тонн 100000-аас дээш $6000 төр нэлээд утсан тийм 6000-аас өссөөр бол $10,000 дээр ингээд тогтворцсон гэдэг байдалтай байсан. За нүүрс бол одоо үнэхээр кокс нүүрс бол манайх одоо гол бүтээгдэхүүн тийм ээ. Тогтвортойгоор бол энэ хэдэн жилийн өмнө маш их өндөр байлаа. Би санаж байна бүр олон улсын зах зээл дээр кокс нүүрсний нэг үе 2022 онд байхаа 22 онд байхаа 22 3 оноо занагж бүр 1 тонн нь $600 хүрчихсэн олон улсын зах зээл дээр. Яг энэ Монголд биш л дээ. Гэтэ энэ мэдээж Монголд дэлхийн зах зээл дээр юм байгаа юм чи ингээд Монголын зах зээлийн үн бол өсөө явж гадагш аа. Ганц модны бомб дээр манайх одоо гол нүүрс гардаг сувг шүү дээ. Ганц гашуун сухад ганц модны бомбтай би санаж байна.
2022 23 өдөр онуудад чинь одоо коксны өрсний үн бол хэлийн цаана бол нэг дунджаар нэг 320 орчим доллар дээр нэлийн тогтворцсон байдалтай 210-аас 250-аас ч буухааргүй их удлаа шүү дээ тийм. Энэ бол одоо гайхалтай бол сайхан үзүүлэлтэй байгаа. Тэгэхээр бол эдийн засгийн хувьд бол эдийн засгийн гадаад орчин нөхцөл эдийн засгийн хувьд бол одоо үнэхээр юм сайхан байсан, сайхан орчин байсан. Бензиний үнийг тогтвортой байлаа. Та бүхэн мэдж байгаа тийм. Дэлхийн зах зээл дээр бензиний үн унаад байдаг. Манай дээр бензиний үн буухгүй байгаад байдаг. Дэлхийн зах зээл дээр бензиний үн өсгөд дагаад өсдөг ийм тогтвортой. Өсгөд дагаад өсдөг хэрнээ буугаад 60% хүртэл бууж хахад Монголд 10% буугаагүй. Харин тийм өглөө. Тэгээ яг бензиний үн харцангуй тогтвортой байсан. Оросын холбооны улсын хувьд бол дайнтай, Украинд дайн хийсэн тийм ээ. Ингээд ихэлсэн. Тэгтэл бол одоо Европ бусад улс орнууд бензиний үн өсөөд бол эдийн засгийн дампуурлын хэмжээнд төгөрж байгаа. Манайд бол тэгээгүй харин эсэргээрээ Оросын холбооны улсын хувьд бол одоо найрамдал харьцаатай улс орнуудаа шатхууны үнийг бол одоо хямдралтайгаар олгоно гэсэн ийм мэдээлэл гаргаад ингээд бүр яг энэ цаг хугацаанд нийлж бүр хямдруулж өгье гэдэг гэсэн. Тэгэд энэ үнийг бол ашигласан нь болохоор одоо Сингапур, Энтхэг, Хятад улс Оросын холбооны улсаас 2022 оноос эхлээл те үнэхээр 24 он хүртэл одоо энэ чинь маш хямдхан бараа бүтээгдэхүүн бензин шатхуун нефтийг ч хөдөлж аваад цааш нь дамлаад эргээд Европын улсууд руу асар их мөнгө хийсэн тий. Асар их хонжоотой 8 хийсэн тэр юм асуудал байна. Манайх тэр одоо хонжоотой 8 хийх тэр нөхцөлийг ашиглаж чадаагүй. Гэхдээ манайд бол одоо бас бензиний үн өсөөгүй тогтмол барьж байсан тогтмол байлгах ийм орчин нөхцөл бүрдсэн байсан. Эдийн засгийн хувьд ерөнхийдөө бол сүүлийн 4 жилийн хугацаанд бол ихээхэн тааламжтай байсан. Тийм учраас эдийн засаг бол одоо тон үзүүлэлтээр өссөн. Одоо жилд нэг 4-5% ингээл өсөө явцсан тийм ээ. Жишээ нь бол одоо 2021 оны байдлаар бол улсын төсөв бол 15 их найдаар төсвийн зарлага нь ингэж яригддаг байсан бол одоо эн чинь бараг тий 2024 оны байдлаар бол 25 их найд төгрөгийн төсвийн одоо зарлага марлага яриг бараг шууд эн чинь 2 дахин төсвийн зарлага нь эдийн засгийн бас л одоо ерөнхий дотоодын нийт бүтээгдэхүүний тоон үзүүлэлттэй нэрлсэн үнийн дүнгээр ингээ харах юм бол бас л одоо 21 онд яас 40 орчим их найд гэж яригддаг байсан бол өнөөдөр тэр нь бараг 79 их найд бараг 80 их найд ингээ бараг 2 дахин. Ахаад ер нь бол суур үзүүлэлтүүдийг харахад яг л 1 дахин 2 дахин өссөн үзүүлэлттэй байгаад байгаа. Гэхдээ иргэдийн худалдаа авах чадвар 2-3 дахин уурсан худалдаа авдаг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийхээ үнэ нь 2-3 дахин нэмэгдсэн байна гэсэн одоо ийм тайлбарыг бол захын хүний сонсох. Тэгэхээр энэ логикийн зөрөө гараад байгаа энэ даа. Та бүхэн сая нэг ярьлаа тийм ээ. Эдийн засгийн тоон үзүүлэлтүүд бараг ингээ 2 дахин өссөн гэдэг байгаад идэг. Гэтэл яг эргээд харахад юм төгрөгийн худалдаа авах чадвар мэдэр байсан 60%. Унчсан юм шиг. Унчсан юу асуу. 60% унна гэдэг маань 2021-2 оны үеийн 1 сая төгрөг одоогийн 400 мянган төгрөгтэй. Өө тэглгүй яах вэ? Тийм яг тэгж ойлгож байна. Тийм 4 жилийн дотор одоо тий 60% орчимд. Одоо ингээд жишээ нь та бол 1 сая төгрөгөөр одоо ингээд гарч гүгээл одоо тий одоо хөргөчөө дүүргээл одоо бүгд амжиргаагаасаа нэг зохицуулчдаг байсан бол одоо хөргөч чинь бол одоо өнөөдөр бол нэг өнөөдрийн 1 сая төгрөгөөр гараа бодлоо авалт ихэд хөргөч чинь бол 40% дүүрэлттэй талаас дээш хувь нь хоосон л байж байгаа гэсэн ийм л ойлголт байгаа байхгүй юу. Төгрөгийн бодлоо харамсалтай. Тэгэхээр 10 хоног иддэг байсан одоо хүнсээ 4 хоногт нь хэрэглэх нь үлдсэн 6-ад нь одоо бас яг хоосон. Одоо яах вэ? Одоо яалтчгүй яг энэ үзүүлэлтүүдийг харахаар ядуурлын игнэр одоо манай иргэд ороод байна гэдээ ярьж байгаа. Тэгэхээр бас тий. За яг гол асуудал. Яагаад энэ логик зөрөө энэ гараад байна? Энийг тайлбарлах. Хүн хичнээн ч сайхан попорч тийм ээ хичнээн сайхан одоо телевизийн нэвтрүүлэг хийж контентөө тэгээд подкастууд хийгээд ярьж хүний сэтгэлийг тижээж болно. Гэтэл бодит байдал бол өөрөөр харуулдаг байгаа. Одоо бид нар сая хэллээ те эдийн засаг 2 дахин өссөн юм шиг тоон үзүүлэлтээрээ тийм ээ ингээ яваад байдаг. Бүхэл юм одоо ингээ сайхан байна. Эдийн засгийн ингээл гадаад нөхцөл орчин сайн байна гэж ярьж байна. Бодит байдалтай. Гэтэл яагаад эдийн засаг 2 дахин шахуу өссөн юм бол тэлсэн юм бол яагаад өнөөдөр төгрөгийн худалдан авах чадвар ингээд 60%-аар унчихваа. Яагаад ядуурл одоо хэвээрээс үзүүлэлт гараад байгаа. Бодит байдал дээр ядуур өсчихсэн л дээ. Өсчихсэн байна. 40 орчим хувь иргэд эдийн засаг 2 дахин өссөн юм бол яг ядуур 2 дахин буурахгүй байгаа. Гэдэг асуудал гараад байгаа. За энэ гол асуудал байна. За энэ логик хинч ярихгүй байгаа. Хинч
тайлбарлахгүй. Тайлбарлаж чадах хүн оюутны засгийн газарт байгаагүй. Тэнд ер нь бол ерөнхий сайд гэдэг хүн бол энд яах л ёстой юм бэлээ. Ямар нэг байдлаар бүх юмыг мэдэх албагүй. Мэргэжлийн засгийн газар байгуулах мэргэжлийн баг бүрдүүлэх шаардлагатай байсан. Бүх юмыг мэдэх албагүй боловч ерөнхий сайд хүн эдийн засгийн одоо энэ сайтар сайн ойлголттой байх хэрэгтэй л гэж би бодсон. Тэр одоо ойлголт бол үнэхээр байсангүй учраас ингээд одоо өөрийнхөө хүмүүст энэ эдийн засгийн даатгаад орхичдаг. Тэгтэл тэр нь бол одоо ингээд ийм тийм ээ. Мэргэжлийн бус засгийн газар байсан гэж шүүмжлж байгаа шүү. Уучлаарай яриагийн тасалчлаа. За тэгэхээр бид нар сангийн сайд жавхлан 2 хоногийн өмнө томилогдоод ажиллуулсан одоо сайтын ажлаа хийхэр болж байна л да. Тэгэхээр энэ дээр шүүмжлэлтэй хандах иргэд болон гишүүд байна. Яагаад улиран сонгогдсон юм бэ? Таны ажиллаж байсан хугацаанд иргэдийн амьдралд орцсон маш олон тон үзүүлэлтүүд байгаад хат яагаад иргэж сонгогдсон юм бэ гэсэн бас юм асуултууд маргаанууд яваад байгаа. Тэгэхээр та яг энэ сангийн сайдын хийсэн ажлуудыг та үр дүнгээс эцсүүлд нь өгч юм уу? Ийм урт хугацааны ажлуудыг хийжсэн гэж харж байна уу? Эсвэл сайн ажилласан гэж харж байна уу? Та юу гэж? Үгүй мэдээж энэ юуны хатаа энэ эдийн засгийн үзүүлэлтүүд нь өөрөө тийм ээ сангийн сайдын үйл ажиллагаанд дүгнэлт хийгээд өгч байгаа байхгүй юу? Гэхдээ цаасан дээрх одоо тоон дүн биш. Тэр цаасан дээрх тоон дүг нягтлж үзсэн харьцуулсан шинжээчийн дүгнэлт бол одоо сангийн сайдын мөн ерөнхий сайдад дүгнэлт өгч байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид та бүхэн үндсэндээ бол дүгнэлтээ хийчлээ. За тэгвэл ядуурл ягаад буураагүй юм бэ? Эдийн засаг 2 дахин өссөн бол 4-5 жилийн хугацаанд ядуурл ягаад 2 буурах нутгаа өсчихсөн байгаа юм бэ? Хачиргалтай дүн байгаа. Эдийн засаг өсөөл байдаг Монгол улсын ядуул сүүлийн миний санджаад 12 жилийн хугацаанд бол яг хэвээрээ. Юус огт өөрчлөгдөхгүй. Нэг 27-оос 28% хувьтайгаа яваад байгаа. Гэтэл энэ нь бол бодит дүн биш. Энэ бол ядуур бол одоо зарим шинжээчдийн үзэж байгаагаар аль хэдийн өссөн юм 27, 8, 30%. Энэ бол 45, 50% бол одоо хүрсэн байх магадaltaй гэсэн ийм зүйл гаргаад байна. Харамсалтай тоо биш. Тэгээд тэгвэл яагаад эдийн засаг 2 дахин өссөн юм бол тийм ээ? Яагаад төсөв ингэж өсөөд байгаа? Яагаад ийм үнэхээр ийм сайн үзүүлэлттэй байгаа юм бол өнөөдрийн мөнгөний ханьсч яагаад өнөөдөр бид нар одоо тэр 60% унчаад төгрөгийн ханьсч 60% унчаад байгаа юм бэ? Яагаад иргэдийн худалдан авах чадвар унаад байгаа юм бэ? Яагаад иргэд өнөөдөр тийм ээ амжиргааны чанар нь одоо ингэ эрс буураад ийм хэцүү байдалтай байгаа. Яагаад эдийн засаг өнөөдөр хямралын байдалтай байгаад бүр уналтын байдалтай байгаа. Цаашид чинь одоо янзаараа үргэлжлэх юм бол бүр уналт одоо бүр дефолт зарлж болцсохгүй тийм нөхцөл байдал үүсээд байгаа юм бэ гэдэг асуултанд л өөрөө хариулах бах. Энэ нь өөрөө одоо энэ өмнөх засгийн газрын ажлыг дүгнээд өгч байгаа маа гэж харагдаад байна л да. За манай улсын иргэд за бидний нэвтрүүлгийн гол сэдэв болохоор иргэдийн худалдаа авах чадвар гэж ярьж байгаа юм л да. Тэгэхээр эхлээд альва улс орон иргэнийхээ асуудлыг шийдвэрлсэн байдаг. Дараа нь томсоо явдаг л байх л та. Тэгтэл бид нар яг хэд хэдэн асуудлуудыг шууд алгасаад шууд мега төслүүд рүүгээ анхаараа явцсан. Ийм шийдвэр гаргагч засгийн газартай байлаа шүү дээ. Тэгэхээр мега төслийг шинэ засгийн газар үргэлжлүүлж хийнэ гэсэн бас ийм тайлбар байгаа. Ер нь мега төсөл хэрэгжүүлэхэд хамаг эдийн засгийнхаа одоо нөөцийг татчихвуу, иргэдийн гар дээр юу ч болчлоо шүү дээ. Тэгэхээр та энэ мега төслүүдийн тал дээр эдийн засгч хүний хувьд ямар байр суурьтай байна? Өөрийнхөө байр суурь. За энэ мега төсөл нь юунаас гаралтай ихтэй вэ гэхээр бол уг нь бол за санаа сайхан л да мэдээж. Гэхдээ харамсалтай нь энэ бодитоор хэрэгжих нөхцөл бол өндөө үгүй энийг хэрэгжүүлэх чадамж тийм зүйл бол одоо манай энэ засгийн газарт бол ерөөсө харагдаагүй тийм ээ. Одоо шинэ засгийн газар байгуулагдаад яах юм бас одоо сайн мэдэхгүй байна. Мега л гэж яриад байгаа. Өндөө энэ меганы болохоор мега failure буюу мега уналт болчиход байгаа. Харамсалтай нь би хэллээ энэ мега төсөл хэрэгжих одоо нөхцөл байдал алга, боломж алга, одоогийн байдлаар энэ нөхцөл байдлыг харах юм бол тийм чадамж алга. Тэгээд мега failure буюу мега уналт болоод одоо ингэ явж байна л да. Тэр харамсалтай юм байна. Тэгэд ингэж яриад байгаа. Мега төсөл гэж яриад нэг тэр нэг одоо нэг төслийн хэрэгжүүллээ гэж яриад хэрэгжүүлсэн байх гэсэн. Тэр гашуун Сугат руу очиод нэг энэ огцрох хөдөлгөөн явж явах үед оюун эрдэнэ ерхий засан чинь гашуун Сугат руу очиод нээлт хийгээл тууз мууз хаачлаад. Тэр мега төсөл байсан уу? Тийм, мега гэж ярьсан тэрийг. Гэтэл тэр нь юусэн нэг 19 илүү 23 км өглөө тэр зам уулзаагүй байсан. Тэгээ тэрийг одоо төмөр замаар холбож уул зургийг холбох тийм
төсөл байгаа юм билээ. Тэрийг мега гэж ярь. Тэр ямар ч мега тэр угаасаа олон жил яваад ингээд зогсчихсон байсан. Тэгээд тэрийг ингээд 23 км зам бариад тэгээд тэр бусад тэр бомбын өргөжлөлтийг одоо өргөжлөлтийн бүтээн байгуулалтын төсөл байсан. Тэгээд тэрэн дээр нэг тэрийг хийцсэн болгож үгүй юм байна. Тэрийг эхлүүлэх одоо нээлттэй ажиллагаа хийгээ тэрийг ингээ бөөн сенсац хийгээд ингээд энэ бол ингээд ард түмнийг бол одоо хуурсан маягийн тийм ээ одоо популяр бол засаглалыг удирдах байгаа л олон хэлбэрийн нэг жишээ нэг байгаа байхгүй. Тэгэхээр ингэж болохгүй. Ер нь бол одоо энэ төр засагт бол тийм ээ мэдлэг, чадвар, боловсралтай одоо хүмүүс хэрэгтэй. Боловсралтай, чадвартай ийм одоо хүмүүс бол одоо ерөнхий сайд байх хэвээр. Энэ баг нь бас тийм ээ чадварлаг байх хэвээр гэдгийг өөрөөр хэлээд байгаа мэрэгжлийн засгийн газар байх хэвээр гэсэн ингэ харагдаад байгаа. Тийм биш учраас өнөөдөр оюун эрдэнийн засгийн газар өндөө бол одоо ингээд унлаа штэ тийм ээ огцорлоо. Огцроос биш аргагүй байсан. Тэгээд одоо нийт яралтай асуудал байна л да. Ерөнхийдөө ядуурлын түвшин нэмэгдсэн гэдэгтээ санал нэг байна. Яагаад гэвэл одоогоос 5-аад жилийн өмнө ийм их зээлтэй аппликейшны зээлтэй, хэрэглээний зээлтэй машин барь нь бүгд банкны процент байгаа хүмүүс ховор байсан. Одоо бол ерөөсөө нэг иргэн 5-аас дээш зээлтэй байгаад байгаа л да. Тэгэхээр сүүлдээ энэ зээлийн дарамтнаас гарч чадахгүй болж байна л да. Тэгэхээр наацхийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн, хүүхдүүдийн боловсрол, хувцс ч гэдэм үү энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн авч чадахгүй хурж ийн л да. Ингээд ирэхээр ахаад нөгөө ядуурлч нь хүүхдүүд рүү орж ийн, боловсрол руу орж байна. Тэгэд ерөнхийдөө энэ их маш их өрөөс манай залуучууд яаж гарах ямар боломж байна? За би тэрийг судалж үзлээ. Ачаархалтай зүйл харагдаж байна. Юу гэх 2021 он ерөөсө гадагшаа гарч ажиллах тийм ээ. Монгол ерөөсө байх ямар ч амьдрах тийм амьдрагаагаа залгуулах юм өсөг болж байна. Өөрөөр дөнгөсөл аппликейшн зээлмэ шинээр нэмэгдээл одоо асар их одоо залуучуудын ялангуяа тийм өрөнд орцсон байна шүү дээ тийм. Бүх авч байгаа юм. Бүх авч байгаа худалдаж авч байгаа бүтээгдэхүүнүүд ихэнхдээ бол зээлээр, машин зээлээр, орон сууц зээлээр за тэгээд юу гэдэг тийм ээ. Бусад юм ингээл хэрэглээний зээлч бас их байгаа. Гар утас муцаас хэрэг зээл байгаа байхгүй. Тэгээд энэнийг төлж чадахгүй болоод ихэнх нь ямар шийдэл вэ? Үүнд юусан манайд ганц л шийдэл байдаг. Тийм ээ? Мөнгөний ханшуунаа худалдаа авах чадвар байхгүй болсон юм өсөл. Гадагшаа гарч ажилладаг. За. Тэгээ би бас судаад үзлээ. Ер нь бол ингээл гадагшаа гарсан хүний тоо бол 2021 онд бол 282 мянга байсан бол тий ингээл өсөж явсаар бол 2224 оны байдлаар болохоор бас л нэг 2.8 орчим сая хүн болоод гадагшаа зорцсон гэсэн дүн байна. Энэ бол бас ямар ч байдлаар зорцсон байна. Зорчсон бол асуудал байна. Гэвч үүн дотроос нэгтлээд ингэ судлаад үзлээ л дээ би. Тэгсэн чинь болохоор энэ дээр бол нэг гадагшаа гарч гадаад улсад байнга оршин суух зорилго болон бусад зорилгоор гэж. Ажиллах зорилго байна. За тийм баг. Тэгээ бусад зорилго гэж ажил хийх байхгүй. Сурах гэж бичээг байгаа. Тийм зорилго гэсэн англи байна л да. Гадагшаа гарч байгаа хүмүүс юм. Тэрийг аваад үзсэн чинь 2021 онд бол нэг 8000 хүн л гарч ирсэн. 2021 онд 8000 8700 гарч ирсэн байна. Тийм таа. Гэтэл энэ ингээл 22 23 онд өсч явсаар бол ингээл 24 оны статистик тоог нь аваад үзсэн чинь 83000 хүн. Нэг жилийн хугацаанд уу? Биш ээ. Одоо 4 жилийн хугацаанд. 4 жилийн хугацаанд 83000 хүн 10 дахин өссөн байна. Тэгэхээр энэний цаана юу харагдаж байна вэхээр энэ яг уу тэ энэний гадаадад гарч байнга орчин суух болон бусад зорилго гэж ихэнхдээ л энэ бол одоо гадагшаа гарч ажил хийж зорилго байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгэхээр энэ дэр 10 дахин өснө гэдэг чинь өөрөө чи яриад байгаа асар их зээлтэй тий энд одоо мөнгөний худалдан авах чадвар нь төгрөгийн худалдан авах чадвар нь унаад энэ амьдрах нөхцөл үнэхээр хэцүү болоод ирмэгцээ гадагшаа гарч ажил хийж байгаа. Тэгэл одоо Солонгос руу явж байгаа хүмүүс нэмэгдээд байна. Тэгэл одоо Америк, Япон гэл ингээд Австрал гэл ингээд улам нэмэгдэж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө ард түмний үндсээр эдгээр бол ялангуяа энд бол залуучууд их явж байгаа тий. Амьдрах аргагүй болтол нь одоо энэ нөхцөл байдлыг дордуулаад ингээд ард түмний өнгөд одоо шууд биш байдлаар гэхэд одоо тойроо байдлаар ард түмний гадагшаа одоо хөдөлмөрийн боолчлолоо гэж хэлэхэд цаашаа юм зүгээр харин тийм хөөж явуулж штэ тий юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс гадна орон сууцны үн, байр, хашаа байшин гэж юм уу. Үндсэн одоо яг юм үл хөдлөл хөрөнгүүдийн үн маш их нэмэгдсэн. Энэ нь бол даад давшгүй маш том шалгуур сорилт болж байна гэж ярьж байна шүү дээ. Тэгэхээр бид нар яг үл хөдлөлтөй холбоотой яагаад ийм их үнийн нэмэгдэл үүсэт байна?
гэдэг та ямар ер нь онлоороо болохоор чинь юмны одоо үн өснө гэдэг чинь хэд хэдэн шалтгаантай л да. Тэгээд одоо худалдаа авалт нэг талаас бол худалдаа авалт сайн байгаа учраас юмны юм эрэлт ихтэй байгаа үед л тий одоо юмны үн өснө гэж бас тайлбарлаж болно. Нөгөө талдаа энэ одоо төгрөг долларын ханш төгрөгийн худалдаа авах чадвар унаад байдаг. Төгрөгийн ханш доллартай харьцах ханш унаад байдаг. Тийм учраас гаднаас бараа бүтээгдэхүүн одоо худалдаж авахд бас одоо валютаар авч байгаа учраас тэр одоо барилга барихад одоо шаардлагатай бараа бүтээгдэхүүн худалдаж авахд бол одоо мэдээж одоо илүү үнэтэй тусах учраас одоо өсөж байна гэсэн ойлголт байна. Гэхдээ энэ дээр нэг л одоо зүйлийг анхаарал тавьж байгаа. Маш их одоо орон сууцны барилгууд баригдаж байна. Тийм ээ. Гэтэл бид бүгд тэр байруудыг худалдаж авч нөөж орч чадчихна уу? Та юу гэж бодож байна? Бол үгүй. Яг гэх юм бол энэ гэр хороол хэвээрээ байгаад байдаг. Утаа улам ихсээд байдаг. Орон сууцнд нүүж орж байгаа хүмүүс бол одоо төдийлөн биш байгаа байхгүй. За энэ юу харуулж байна вэ гэх юм бол худалдан авалтыг одоо мөнгөтэй хүмүүс худалдаж аваад байна. Урлагийн компаниуд бол орлого олоод байна. Энэ хин бэ гэдэг асуудал. Хин худалдаж авна. Тэр бол асар их одоо хөрөнгөчсөн хүмүүс байна. За төрийн одоо яригдаад байгаа төрийн авилга байдаг, төрөөс төрсөн тэр бомбуудтангууд ч байд юм уу. Ингээд эднэр бол мэдээж одоо тийм ээ хичнээн одоо маш их одоо нэг гэр бүл нэг хүн гэхэд л одоо олон байр худалдаад авчаад байгаа. Олон байр худалдаад авчаад байгаа нэгдүгээр. За хоёрдугаар одоо хотын төвд баригдаж байгаа luxury буюу одоо тийм их тансаг зэрэглэлийн орон сууцнууд бол барилгын үнийг бол одоо өндөр хэмжээнд байлгаад байдаг. Энд худалдаа авалт зөндөө байна. Гадныхан худалдаж авч байна. Гадаадын иргэд бол одоо хятадууд байд юм уу те одоо худалдаж авч байгаа байдал бол нэлээд байна. Та бүхэн харж байгаа Улаанбаатарт сүүлийн үед одоо нэлээд сүүлийн 2 жилийн дотор маш их одоо гадаадын иргэн ялангуяа үүн дундаа хятад солонгос иргэд бол их болсон. Ихэнх нь бол харахад бол тийм хар ажилтан биш бас гайгүй тийм ээ бол суралтай маягийн хүмүүс одоо бас их ирээд байдаг болсон. За гадаадынхан бол одоо Монгол хүний нэр дээр ч юм уу эсвэл өөрсдөө ч юм уу ингээд янз бүрийн байдлаар бол энэ тансаг зэрэглэлийн үйл хөдлөх хөрөнгүүдийг байр орон сууцыг бол худалдаж аваад байгаа бол байна. За нөгөө талд нь одоо бас л авилга хээл авах бол одоо хулгай бол одоо бас өндөр байна гэдэг нь бол одоо сүүлийн 4-5 жилийн дотор бол одоо тодорхой болчихсон. За энэ мэдээ Transparency International буюу одоо нөгөө тийм ээ судалгааны байгууллага байдаг. Тийм авилгын тодорхойлдог олон улсын байгууллагын дөнгөрч гисэн оюутны засаглалын үед одоо авилга бол одоо хэвээрээ байна, өслөө гэсэн цодоо гаргацсан. За энэ бол мэдээж ор үндэсгүй зүйл бас гаргаагүй баг. Тодорхой баримт нотлогоодны суурилсан бодит байдлаа үнэлж гаргаж байгаа. Тэгэхээр бол энэ мөнгө хаашаа явж байна вэ? Гэхэр чин үйл хөдлөх хөрөнгө болоод байна. За бид бүхэн мэдж байгаа одоо үн дээр нэг тодорхой жишээ авч. 5 толгойд гарсан нүүрсний холгай. Тийм ээ? Нүүрсний холгай гэж асар их юм ярьсан. За тэгээд энэ нүүрсний холгайтай холбоотой мөнгнүүд чинь одоо үйл хөдлөх хөрөнгө том барилгууд байсан байна. Тийм хэцүү. Бэлнээр нь байршуулах боломжгүй. За тийм учраас энэ одоо энэ төсвөөс цавчигдж байгаа одоо төрийн томоохон компаниудаас цавчигдж байгаа энэ их одоо хөрөнгө гэж яриад байна шүү дээ. Одоо байнга ярьна. Энэ мөнгө чинь үйл хөдлөх хөрөнгө болдог, орон сууц болдог гэтэргээл ингээл энэ бол угаасаа тэгэл яригдсан асуудал. Угаасаа тодорхой асуудал. Зөндөө яригдсан. Тийм мөнгө бол. Тэгэхээр бол ийм одоо шалтгааны үүднээс бол энэ одоо маш их орон сууц баригдаж байна. Энэний үн бол одоо буухгүй. Метр квадратын үнийг өндөр тавиад байх тусмаа маш их хэмжээний мөнгийг угаах ч гэдэм үү зохицуулахын боломж үүсэж байгаа. Энийн дагаад жижиг хэрэглээний ч гэдэм үү жижиг компаниудын байр орон сууцны үн бас нэмэгдэж байгаа гэсэн. Тийм шүү дээ. Хөлдөө чирж штэ. Одоо энэ тийм ээ. Энэ одоо хууль бусаар ч юм уу одоо энэ авилгаар ч юм уу ингээд баяжсан нөхдүүд ч мөнгөө угаан нэг Монголдо зарим шингэн зарим мөнгөн чаваа гадагшаа гараад л явчихж байгаа та бүхэн хэвлээс олж харж л байгаа. Энэ гадагшаа гараад том бас л гадаадад үйл хөдлөх хөрөнгө болдог гэтэргээл тий энэ бол одоо сонгодог жишээ шүү дээ угаасаа энэ бол мөнгө угаалтын. Тэгэл явж гин. Тэгэл эн чин хөлдөө чирж байгаа байхгүй. Нөгөө нэг одоо жижиг дунд үйлдвэрлэгчид араа хийж амжиргаа дунд давхаргын нөхдүүдээ бол дунд давхаргын иргэдэн нөгөөх нь жижиг дунд үйлдвэрлэл бизнес эрхлэгчдэн бас ингээд хөлдөө чирээд юмны үнийн өсгөөд үйл хөдлөх хөрөнгөний өсгөөд ингээд
одоо сөрөг нөлөө үзүүлээд явж байгаамаа л гэж гэсэн дүгнэлттэй байгаа. Тэгэхээр орон сууцны үнийн тухайд гэвэл 2-3 жилийн өмнө яг 2 дахин хямдхан орон сууц бас худалдаалагддаг байжээ. Тэгэхээр ерөнхийдөө 2 хүн тутмын за 2 хүүхэдтэй айл бай гэж бодъё л доо. 2 хүүхэдтэй хоёуланд мөнгө хадгалж исэн чинь үнийн хөөрөгдлөөс болоод нэг л хүүхэдтэй орон сууц худалдаж авч өгөх боломжтой болоод нөгөө хүүхэд нь одоо годомжинд гардаг юм уу худалдаа авч чадахгүй ядаж тийм. Тэгэл үгүй яах тэгэл жижиг өөрөө худалдаа 2 өрөө аваад нэгээр тэгэл амьдрд юм энэ тиймэрхүү буцаад харахаар ингээд амжиргааны төвшөнд ордод явчихсан юм байна шүү тий. Харамсалтай юм байна. Манай улсын мөнгөний бодлого төгрөгийн ханш юу нь яавал чангарах юм бэ? Танд юу нь энэ бол одоо зөндөө яригдсан асуудал. Миний хувьд бол энэ дөр одоо судалгаа хийдэг, одоо саналаа боловсруулсан, хэлсэн гэдэг юм бол хэцүү. Ягаад гэхээр энэ манай улсын энэ мөнгө санхүүгийн суур тогтолцоо нь өөрөө бол одоо гажуудсан хэлбэртэй байна гэж би үздэг. Тэрийг хэлсэн ялангуяа Монгол банкны энэ тогтолцоо систем, Монгол банк өөрөө бол тийм одоо Монголын онцлог тохирсон бодлогыг явуулж чадахгүй одоо хиймлэр зохиомлоорч гэх юм уу одоо цаанаас нөхж байгаа зааварч байд юм уу би сайн мэдэхгүй. Тийм байдлаар ингэж энэ чөлөө зах зээл байх хэрэгтэй, чөлөөтэй байх хэрэгтэй гэсэн тийм одоо Монгол зохимжгүй тийм бодлого явуулаад байгаа учраас энэ өөрсдийгөө ч одоо эвгүй байдалд оруулаад эдийн засгаас ч юмдээ бол уналтанд оруулаад одоо суур юм л тэр шүү дээ. Ийм байгаа юм. Энэ Монгол банкны хувьд одоо үндсэн гол одоо зорилго нь болохоор төгрөгийн ханшийг тогтвортой байлгах. Тэгэхээр нөгөө төгрөгийн ханшийн хугацаанд тойрогдоод 120 орчим хувиар унгаад байт юм уу? Валютын ханштайгаа харьцуулахад 120 орчим хувиар валютын ханштайгаа унсан байгаа тохиолдолд ямар нэгэн арга хэмжээ хариуцлага үлээсэн. Валютын ханштайгаа харьцуулах юм бол нөгөө одоо 30 орчим хувь ч юм унсан байгаа. Яг зүгээр тойроо байдлаар бол таны хэлдэг зөв. Төгрөгийн ханш өөрийнх нь худалдан авах чадвар нь бол одоо бараг шахуу тийм ээ одоо 60-аас одоо 100% ч юм уу зарим тохиолдолд 100% онцсон бай зарим бүтээгдэхүүн дээр бол тий онцсон байгаа. Тэгэхээр энэ бол төгрөгийн ханшийг тогтвортой байж чадж гэнэ үгүй огт үгүй үргээ гүйцэтгэж чадахгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ дээр бол заа тэгэл одоо нарийн ярих юм бол тэр нэг яригдаад байгаа тэр Монгол банкны тэр нэг тэр цаанаас нь хэлсэн л тийм догма тийм нэг онл байдаг л дээ. Би даасан байдлыг хангана нэтер гэсэн юм. Хүндээ юунаас хинээсээ би даасан байдалтай хараат бас байх гэдэг юм бэ гэдэг асуудал байгаа. Гэтэл энд хараат бас би даасан байна гэдэг энэ одоо онолчин хуучраад бүр хэрэггүй энэ буруу юм а гэдэг нь тодорхой болчиход байхад энийг юм бариад байдаг. Ингэрээ тэр чин төр засгаас тусдаа бодлого явуулаад үндэ бодит байдлаар төлөв өрсөлдөөнд банкуудыг орхих ёстой гэсэн та тэгээд хэлж байна уу? Би хэлж байна л да одоо тэгээд тэр тус хараат бас би даасан байдалтай байна гэдэг нь хинээс хараат бас байх гэдэг юм. Энэ утгаараа тэр бол одоо төр засагтай хамаа эдийн засагтай уялдаагүй бодлогыг явуулах эрх зүйн орчин тэнд бүрэлдэжээд байгаа байхгүй юу? За тэгэхээр аль ч улс оронд гадаад үр өөрийн харилцаа байдаг байх л та. Гэхдээ манай улсын гадаад үр бас дефолт зарлах хэмжээнд ч үгүй юм уу? Эсвэл таацсандаа хүрээ сүүлдээ таацыг аваа ичлаа гэсэн бас юм яриа үүсээд юм л да. Тэгэхээр ерөнхийдөө манай улсын гадаад үр ямар төвшөнд байна? Хэр хор аюултай бол та юу гэж бодож байна? Тий, гадаад Монгол улсын нийт гадаад үр гэсэн ойлголт байгаа тий. За энийгээр явах хэвээр ягаад гэх юм бол энэ хувийн хвшлийч оруулна одоо засгийн газрын өрөөч оруулж байгаа юм нийт гадаад үр юм аа. Тэгэхээр Монгол улсын нийт гадаад үр бол одоо 6 тэрбум доллараар өсчихсөн байна шүү дээ. 2021 онд 32 тэрбум доллар байсан бол өнөөдөр 38 тэрбум доллар болоод 6 тэрбум доллараар өсчихсөн байна. Яг засгийн газрын тусад нь аваад үзэх юм бол нэг за засгийн газар нэмэх нь одоо төв банкны өөрийнх нь өрөө шүү дээ. Энэ хоёуланг нь төрийн өрөө байгаа шүү дээ. Тэгээ энийг аваад үзэх юм бол нэг 9 тэрбум доллар гэдэг ингээд хэвээрээ ингэж байгаа. Тэгэхээр бол энэ бол юу харуулж байна гэхээр нөгөө л өөрийг дарцсан багсгсан гэдэг энэ маш аюултай юм цаана. Эдийн засаг өслөөд гээд байна, сайн байна л гээд байна. Гэт бодит байдал дээр гадаад өөрийнх нь өрн 6 тэрбум доллараар өссөн байгааг одоо юу гэж тайлбарлах вэ гэсэн асуулт байгаа юм шүү дээ. Оюун эрдэнэ засгийн газрын хувьд бол бас энэ дээр бол мэдээж бол энэ зөндөө одоо авилга хяал ах бол албан тушаалын 8-ны асуудал тэнд яригдлаа тийм ээ одоо охиных нь бэрийнх нь тансаглалыг нь одоо ахих нь одоо тийм ээ бас тансаглал дээр төсвийн мөнгнөөс одоо зарцуулсан асуудал ингээ яригдлаа. Гэтэл энэ дээр бол үнээс болж огцорсон
Бас үүн дээр нь бол бас нэг жишээ ярих гэж бодож байна. Ердний ерхий сайд байхдаа бол бас албан тушаалын одоо албан тушаалд уруулан ашиглах албан тушаал уруулан ашиглах замаар энэ албан тушаалын 8-ыг бол одоо хийсэн одоо тийм ер нь бол анх гарч ирэхдээ бол энэ чи юу гэсэн үг вэ? Нэг тийм маш шударга сайхан тийм ээ одоо энэ бүхэн юмыг өөрчлөн олон түмний итгэл одоо хүлээж гарч ирсэн. Тэгээд хүмүүс эдийн засагчид энэ бусад хүмүүс бол одоо маш их хүлээцтэй ансан 4 жил орчим 3 жил орчим энэ хүндээ ажлын хийлгэе гэж шүүмжлээгүй, шүүмжтэй хандаагүй те одоо ажил хийх боломжийг нь олгосон боловч энэ хүн одоо үнэхээр ард түмний итгэлийг одоо хүлээж чадсангүй. Зүгээр нэг төрийн бус байгууллагын хуулиндаа заачсан төрийн бус байгууллагын хийдэг одоо томилгоог тийм ээ ерөөсөө тэгэл хууль бус бичиг баримтан дээр үндэслээл өөрөө ингээл төрийн бус байгууллагын асуудлыг ерөөсөө тэгэл өөрөө өмнөөс нь томилчихж байгаа. Тийм хууль зөрчиж байгаа. Хууль. Тэгэд тийм одоо албан тушаал уруулан хэтрүүлэн ашиглах замаар ингээл тэгээд тэр хүн намтаа бол одоо ихээхэн албан тушаалын 8 хийдэг тийм ээ. Тэгээд тийм учраас одоо магадгүй энэ ардчлан намч одоо энэ засгаас нь гарсан юм шиг харагдаж байгаа. Тэр бол энэ тэгээд албан тушаалын 8 авилга хэл хахуу бол энд бол өөрөө ихээхэн орооцолдож явсан. Учраас бол одоо олон түмний итгэл бол алдаад ингээд сүлдээ бол огцруулгаж жагсаалыг өрнүүлээд ингээд энэ хүмүүс одоо огцорлоо. Зүгээр нэг популяр подкастаар тийм ээ энэ одоо төр засгийг удирддаг маа ард түмний амьдралыг одоо дээшлүүлдэг юм аа гэдгийг бол ингээ харуулчлаа. Тэгээ одоо шинэ засгийн газар гарч ирлээ энэ дарим одоо нилээд одоо төрийн албаны туршлагатай одоо үнэхэрийн одоо жинхнээсээ дээд боловсролтой чадварчлаг хүн одоо гарч ирлээ гэж бол одоо харж байгаа. Танаас асууя гэж бодож байсан та товчхон хариулаад өгөөч. Ковидын үед манай улс одоо нэг ёсондоо улсын сан хөмөргөөс ямар ч хараа хяналтгүй, тэмдэглүүлэхгүйгээр ч юм уу зөвшөөрөл авахгүйгээр хэрэглэх эрхийг нээсээ. Хин дуртай захиран зарцуулалт хийжсэн, худалдаа авалтууд хийжсэн. Тэгэхээр яг энэ ковидын үеийн төсөв ер нь яг одоо хүртэл үргэлжлээд байна уу? Тэрнээс гарсан одоо хор хохирол юм шүү дээ. Одооний бар бидний худалдаа авах чадвар өндөг. Гарцаагүй та эрцөг асуулт асуулаа. Ковидын үед ч одоо за 2021, 22 он гээл тэ 23 онд үндсэндээ 2021 онд бол одоо энэ Эрдэнэ ерөнхий сайд болж гарч ирээл тэгэл нэг тийм 10 их найд төгрөгийн төсөл бий болгоод төсөв бий болгоод тэгэл тэрийг 3 жилийн хугацаанд зарцуулна гэ. За ажлын байрыг хадгалах тийм ээ эрүүл мэндэд тэргээл ингээд тодорхой зориулттаар ингээд гаргасан байсан л да. За тэгээд юу болсон тэрний үр дүн тооцсон, хянсан тийм юм байгаагүй арга их найд. За тэгэл цаанаас нь бас дараа жилээс эхлээл ингээд нэмэл явсан. Нийтдээ нэг 15.5-аас бараг 20 их найд төгрөгийг улсын төсвөөс гадуур энэ одоо ковидын хугацаанд ингэж зарцуулсан. Хяналтгүйгээр захин зарцуулсан. Тийм. Хяналт одоо тэгээд тэрнийг эргээд за яг ийм үр дүн гарчээ. Тэ энийн төжийн дүрээ зарцууллаа гэл ингээл гаргаад одоо хяналт тавиад ингээ гаргацсан дүгнэлт мөнгөлт бол ерөөсөө байхгүй. Тэр ч одоо та бүхэн мэдж байгаа шүү дээ тийм ээ. Ковидын одоо нэг цар тахлын нэг халдварыг л одоо хэдээр хэмжилж байсан. 8 сая гаруй төгрөгөөр хэмжилж ийлээ ч гэх шиг тийм юм төсөв мөсөв гаргацсан явж байсан шүү дээ. Энэ дээр улсын төсөөс гадна бас гадны улс орнуудын дэмжлэг тусалцаа тусламж нэлээд их хэмжээний мөнгөд ирсэн. Энэ дээр бид улсын төсөвтэйг тэнцэхгүй тэрнээс давах үс хэмжээний мөнгийг төсвөөс гадуур шүү. Ингээд зарцуулчихсан байна. Энэ 3 ковидын энэ жилүүдэд. За тэгээд энэний үр дүн бол байхгүй байна. Нарийн албан ёсны аудит дүгнэлт одоо албан ёсны аудит хараат бус бие даасан тийм аудит дүгнэлт байх хэвээр. Энэ байхгүй байна л гэдэг асуудал байгаа байхгүй юу. Тэгэхээр бол өөрөө хэллээ. Энэ одоо мөнгөний төгрөгийн ханшны уналт бол тэр одоо төсвөөс гадуур зарцуулагдсан. Тэгээ их найдаар 15 их найд бол автаа зарцуулсан байгаа. Тэгээ 15-аас 20 их найдын энэ одоо эдийн засагт одоо орсон одоо дүнгийн одоо сөрөг үр нөлөө биш үстэй гэсэн одоо бас бодол байна л да. Тийм учраас энэ дээр бол одоо дүгнэлт хийх шаардлагатай гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр бидний ярилцах хугацаа энэ түрээд өндөрлсөн байна. Тэгэхээр бидний урилгыг хүлээж авч сонирхолтой ярилцлага өрнүүлсэн танд баярлалаа. За баярлалаа. Баярлалаа үзэгчдээ. Парламент телевизийн байр суурь нэвтрүүлэг энэ түрээд өндөрлөж байна. Дараагийн дугаараар эргэн уулзъя. Баяр та.